За үржүүрийн уламжлалтай холбоотой нойр бодлого үү. За үржүүрийн уламжлал гэдэг нь ямар нэгэн f(x) гэсэн функцийг g(x) гэсэн функцээр үржүүлээд уламжлал авна гэх юм бол эхлээд f-ийн уламжлал болоод g-гээр үржүүлдэг. Дараад нь f-ийг ихээр нүчээд g-ийн уламжлалаар нь үржүүлдэг. Тэгэхээр энэ бодлогын хувьд бол энэ нь f(x) юм байна. Cosine x гэдэг нь gx гэсэн үг таарна. За тэгэхээр уламжлал авах юм бол f-ийн уламжлал. За f-ийн уламжлал хасах 10x хасах 1 болно. За энийг g буюу cosine x-ээр үржүүлнэ. Нэмэх нь f-ийг хээр нүчин хасах 5x-ийн квадрат хасах нь x нэмэх нь 7 байна. За тэгээд g-ийн уламжлал үржүүлнэ. G-ийн уламжлал бол хасах синус x бол. За тэгээд эмэгтэйгдэх юм байхгүй учраас шууд энээр нөхцөж болно. Энд байгаа хасах тэмдгийг яг энэ гараа авчих юм бол эндээс нь хасах тэмдэг халтнаас гараад ингээд cosine x. За энд байгаа хасах тэмдгийг хурдталт нь гаргаад ийм болох нэ. За дараагийн болгоны хувьд бол энд нь үржүүрийн уламжлал авна, энд нь дахиад үржүүрийн уламжлал авна. За эхлээд эхний нэмэгдэхүүн буюу энэний уламжлалыг авъя. За уртлын хасах тэмдэг тогтмол тоо гэдэг утгаараа ингэ байж байна. За хаалтан дотор синусийн уламжлал cosine x болно. Тэрийг cosine x-ээр нь үржүүлнэ. Нэмэх нь за эхнийхээ функцийн хээр нүчин. Тэгээд хоёр дахь функцийнхаа уламжлалаар үржүүлнэ. Хоёр дахь функцийн уламжлал бол cosine уламжлал хасах синус x байдаг. За ийм бол. За энэ бол уртлын буюу энэ хэсгийнх нь уламжлал. Одоо энэний уламжлалыг авна. За дахиад хасах тэмдгийн хаалтны гадна авчи. Эхлээд энэ функциэс уламжлал бол 6x болох нь байна. Тэгээ ln x-ээр үржүүлнэ. Нэмэх нь за эхнийхээ функцийг хээр нүчээд ln-ийн уламжлалаар үржүүлнэ. ln-ийн уламжлал болохоор 1 байх нь x болдог. За одоо чааш нь нэмэгдэхэд бичээд бай. За энэ хасах тэмдэг урдаа гарч ирээд cosine квадрат x энэ нь бол cosine квадрат x бол энд нь хасах нь sinus квадрат x бол. За хасах нь энэ хаалтантайгаа 6x-ийг үржих нь ln x хэвээрээ байж байна. Харин энэ квадрат энэтэй хураагдаад 3x бол. За энийг чааш нь хургаж болно. За хөрөхгүй ингээ орхисон ч болно. За ер нь бол энэ бол томьёо ясаар cosine 2x байдаг. Тэгэхээр хасах cosine 2x хасах нь 6x-ийг үржих нь ln x хасах нь 3x гэсэн ийм уламжлал гарч ирнэ гэсэн үг.